За та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргье. Та ирэх сайд ойр туссан. Хэл мэдээлэл ихтэй уулзсангүй өнөөдөр бас би өөрийнхөө бас байр суурьны талаараас та бүхэндээ бас тодорхой мэдээлэл өгөх зүйл байгаа гэж бодож байна. За Монгол улсын засгийн газар байгуулагдаад жил болж байна. Би ерхий сайдад хамтлагдахдаа улсын их хурлынхаа мэндэл дээрээс үг хэлжсэн та бүхэн бүгдээрээ сонж байгаа. Энэ хэлсэн үгэндээ би өнөөдрийг хүртэл үнэж яваа гэдгээ бас та бүхэндээ хэлэх хүсэж байна. Гадуур нийгмийн уур амьсгал их бухимдуу байгаа. Би энэ өнгөрсөн хугацаанд нийтдээ 13 аймгаар явж ажиллалаа. Ард иргэдтэйгээ уулзлаа. Ахуй амьдралтаа танилцлаа. Цэцэрлэг сургуулиар орлоо. Багш нарын эмчнэртэй уулзлаа. Өвд өгчтэй уулзлаа. Хүүхдүүдтэй уулзлаа. Ард түмэн надаас хоёр зүйл хүсэж байгаа. Нэгдүгээрт энэ нийгэм шодрог усыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж өгөөч. Төрийн албаны бүх шатны сахилга хариуцлага дэг журмыг тогтоож өгөөч. Хоёрт нь нонож байгаа эдийн засгийг зогсоож сэргэлтийг бий болгож өгөөч. Цалин мөнгө нэмж өгөөч. Ажлын байртаа болгож өгөөч. Ядуурлаас ангижуулж өгөөч гэсэн ийм л хоёр хүсэлтийг одоо манай ард түмэн тавьж байгаа. Та бүхэн маань ч энэ одоо шаардлага өгдөр мэдж байгаа. Сүүлийн үед хийсэн судалгаануудаас харахад ард түмний хамгийн их хүсэмжиж байгаа зүйл бол шодрог усны тухай асуудал байгаамаа. Сахилга хариуцлагын тухай асуудал байгаамаа. Дараа нь ахуй амьдралаар ярьдаг болсон байна. Тийм учраас манай ард түмэн бол ядуу зүдүүгээ ярихаасаа илүүтэй энэ нийгмийн шодрог усыг бэхжүүлэх чиглэлээр улам их анхаарал тавьж, улам их шаардлага тавьж байгаа гэдэг нь бол харагдаж байгаа. Тэгээ надад хоёр зам байна. Нэгдүгээрт ард түмнийхээ өсөн хүлээж байгаа зүйлийг тэр шодрог усыг бэхжүүлэхийн төлөө амнасаа алдахгүйгээр ир зориг гаргаж ажиллах. Эсвэл өөрийнхөө санал ширээ зарим нэгэн хүмүүсийг ажилтаа амьдралтай байлгахын төлөө одоо буут хийж амьдрах ийм л хоёр зам байна. Тэгээ би бол нэгдүгээрхийг сонгож байгаа. Ерхий сайд болохдоо би хэлжсэн. Би амнасаа алдахаач яахгүй байна. Ганцхан зүйлээс айж энэ бол ард түмний маань итгэл найдвар алдрахыг гэдгээс л айж байна гэж хэлжсэн. Тэгээ энэ үгийг би олон удаа өөрийнхөө улсын хурлын бүлэгдээр шилж байгаа. Удирдах тушаалын албан тушаалтнууд хэлж байгаа. Та бүхэнд энэ төр засагт ард түмэн чинь итгэх итгэл найдвар чинь алдарчин шүү. Одоо хөдлөх цаг болсон. Шодрог ус тогтоохын төлөө ажиллах цаг болсон. Хариуцлага тооцох цаг болсон. Зарим албан тушаалтнууд ажил төрлөө өгөө. Энэ манан гэдэг бүлгийг одоо зайлуулах цаг болсон юм байна гэдгийг би өөрийнхөө яс биеэр энэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд мэдэрлээ. Хүмүүс ярьдаг манан гэж байд юм байна гэж. Үнэн юм байна. Манан гэж үнэхээр байд юм байна. Нам дамжсан, олигоор хууд нэгдсэн, нийлсэн, Монголын ард түмний өмч хөрөнгөөр баяжсан, таргалсан, цадсан, үр сүлдө үр хүүхдүүд нь хүртэл Монголын төр шургалсан ийм олигорх бүлэгтэй үнийг хэлэхэд ерхий сайд нь тэмцэж байна. Заримдаа миний хүч хүрэхгүй байна. Хөвлийн хүч хүрэхгүй байна, эрх мэдлийн хүч хүрэхгүй байна. Сэтгэл санааны хүч бол над байна. Над дайгаад ах юм ерөөсөө алга. Би улсын их хурлын дарга инх хурлыг үүрэгт ажиллаа өгөө гэж шаардсан. Огцор гэсэн. Та бол 60 төгрөгийн хэрэгт холбогдсон хүн. Би өнөөдөр нэг зүйлийг албан ёсоор хэлье гэж бодлоо. Тэр 60 төгрөгийн бичлэг гэдэг бол үнэн шүү. Үнэн. Тэр яриаг инх хурл хийсэн үнэн. Тэр бол эвлүүлэг биш ээ. Өнөөдрийн чимээг өсгөлэн байж та. Таны хэлж ярьж байгаа зүйл үнэн шүү гэдгийг би өнөөдөр батлан хэлье. Монголын төрийн албан тушаалыг одоо хууль бусаар зарж мөнгө ч гэсэн энэ орлогыг хийсэн үү? Хийсэн, ярьсан. Хэрэгжүүлсэн эсхийг би сайн мэдэхгүй. Тэрийг хууль хяналттай байгууллага тогтоох байхаа гэж бодож байна. Ийм яриа болсон уу болсон. Энийхээ төлөө улсын их хурлын дарга инх хурл огцох ёстой. Газрын 8-ачнаар дууддаг. Газрын 8 хийжсэн нь бас үнэ. Энийхээ төлөө би огцроо гэж хэлж байгаа. Би улсын хурлын гишүүн хаян хариу бүлийнхээ дарга үүрэгт ажлыг өгөөгүй шаардсан үнэ. Тэр хүн санал хураалтаар огцорсон. Улсын их хурл дахь Монгол Улсын намын бүлгээ удирдах чадаагүй. Шодрог усны төлөө ажиллаж чадаагүй. 60 тэрбумыг хамгаалсан. Тэрнийхээ төлөө чи огцорж ирсэн. Манай бүлгийн гишүүд шодрог гишүүд энийг огцруулж чадсан. Одоо би Улаанбаатар хотын даргаыг огцор гэдэг шаардлагыг тавьсан. Өнөөдөр хурлын оролцож байгаа. Улаанбаатар хот дээр сэтгэл гаргаж ажиллаж чадаагүй, утаатай тэмцэж чадаагүй, замын төгсөлтөд тэмцэж чадаагүй, сургууль цэцэрлэгийг цаг хугацаанд нь барьж чадаагүй, ард түмний өмнө толгомж байгаа олон чухал асуудлыг сэтгэл гаргаж ажиллаж чадаагүй, өөрийнхөө дор ажиллаж байгаа хүмүүсийг удирдах чадаагүй, тэрнийхээ үднээс та огцроо гэдэг шаардлагыг би тавьсан. Энэ гурван шаардлагыг тавьсны тулд одоо Монгол улсын засгийн газрыг огцруулах тухай асуудлыг
гаргаж тавьсныг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Би ийм спикер бол Монгол улсын төрийг удирдах асгүй гэж бодож байгаа. Их болдгийг. Битэр багын найз нар олон жил улс төрд хамт явсан. Гэхдээ би өнөөдөр найзаа бодох уу, нөхрөө бодох уу, намын гишүүнээ гэж бодох уу, эсвэл улс орноо бодох уу гэдэг асуудал миний өмнө тулгарч байгаа. Би улсаа бодъё гэж шийдсэн. Тийм учраас энэ хариуцлагатай үгийг хэлж та бүхэнтэй уулзж байгаа гэдгийг бас одоо би хэлхийг хүсэж байна. 60 тэрбумын хэрэг, Эрдэнэтийн асуудал, Стандарт банкны асуудал, оюу толгой тойрсон асуудлууд, Монгол банк, Хөгжлийн банкны асуудал, тэр олон бондууд, концесстэй холбоотой хэрэгүүдийг шалгаж, буруутай этгээдүүд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Бид ингэж чадахгүй байна. Тийм учраас үндсээр нь өөрчлөхөөс өөр аргагүй болсон. Өөрчлөлт шинжилтийг ард түмэн шаардж байгаа, шахаж байгаа. Тэрний илэрхийлэл нь болж Монгол улсын засгийн газар, тэрний илэрхийлэл нь болж ерөнхий сайд ийм одоо асуудлыг хөндөд тавьж, шаардлага тавьж эхэлсэн. Тос дотроосоо өддөг гэж үг байдаг. Түүнтэй адилхан энэ төрийн их цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг би одоо албан ёсоор хэлхийг хүсэж байна. Би төрөө цэвэрлэх ёстой хүний нэг нь мөн. Дээр нь би бас намаа цэвэрлэх ёстой болжээ гэж бодож байна. Намаа цэвэрлэх ёстой. Энэ ажлыг би хийж хэрэгжүүлж чадахгүй бол одоо өөр хэн хийж хэрэгжүүлж чадах юм бэ? Хийх ёстой хүн би мөнөөсөн. Надад хүч тэхэд дутж байгаа. Эрх зүйн орчинд дутагдж байгаа. Гэхдээ энийг би олон түмэнтэйгээ хамт хийж чадна гэж бодож байна. Монгол улсын засгийн газрын эсрэгээс 27 хүн гарын үсэг зурж мэдээлэл хийснийг та бүхэн бүгдээ харж байгаа. Тэр 27 хүний зургийг л сайн хараараа ямар хүмүүс тэнцээ зогсож байгаа вэ гэдгийг. Аяндаа өөрсдөө хэлээд өгнө. Хэн энийг эсэргүүцээд байна? Хэн энэ шудраг усны эсрэг аслаад байна? Хэн ажил албан тушаалаас огтхыг хүсэхгүй байгаа гэдэг тэр хүмүүс өөрсдөө өнгө төрхөөрөө царай зүсээрээ өөрсдийнх нь хийдэг, хэлсэн, ярьсан зүйл хэрэгжүүлсэн зүйлээрээ аяндаа ард түмэнд одоо харуулж байгаа. Нөгөө яриад байдаг мөнгө өсгөлөнгөө таны нөгөө яриад байдаг нөгөө 30 гэр бүл чинь тэнцээ байж байгаа маа. Гэр бүлээр ах дүүнэрээр энэ Монголын төрд орсон байна. Монголын өмч хөрөнгөөр баяжсан байна. Эрдэнэтийн өмч хөрөнгөөр баяжсан байна. Төрийн ажил албыг зарж баяжсан хүмүүс, тэдний үр хүүхдүүд энэ Монгол улсын газар нутаг, уул уурхай, эд баялаг, газрын доорх баялагаар баяжсан ийм гэр бүлүүд өнөөдөр энэ эсэргүүцлийн төлөө ан тэмцэн зүтгэж байгаа. Энийг би ард түмэндээ хэлэх хүсэж байгаа юм. Тийм учраас миний энэ тэмцэл цаашдаа улам хатуурах болно гэдгийг одоо яасан чи албан ёсоор хэлхийг хүсэж байна. Улс орны маань эдийн засгийн унах зогссон. Миний хийж хэрэгжүүлэх ёстой 2 дахь ажил маань бол гайгүй явж гин гэж би бодож байгаа. Ажил авахд улс орны маань эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан. Эдийн засгийн бодит төсөлд 1.2 дээр байсан бол өнөөдөр 6.3 хүрлээ. Оны эцэст 7-8 төрнө. Ирэх жил энэ үеийг одоо бид доктортой хадгалж чадна гэж бодож байгаа. Хөрөнгө мөнгө санхүүгийн бас олцоотой байна. Болж байна. Хоёр хөрш маань ч гэсэн одоо дэмжиж байна. Гадаад дотоодд бас нэлээдгүй явлаа. Олон улсын байгууллагууд улс орнууд манай улс орныг дэмжиж байгаа. Бид нар өөрсдийнхөө бий болгосон, ард түмнийхөө бий болгосон энэ ардчил шудраг улсыг бид нар одоо хамгаалах цаг болсон байна. Үүнээс цааш газар өгөө гэдэгтэй адилхан үүнээс цааш бидэнд хугацаа алгаа. Одоо л эд зөрг гаргаж ажиллах цаг болсон байна. Зориг эсрүүл ухаан эсрүүл гэдэг сайхан үг байдیں۔ Одоо л зориглох ёстой. Ганцхан ерхий сайдын зориглож чадахгүй. Ард түмнээрээ зориглох ёстой. Дэвшилт үзэлтэй хүн болгон энэтэй нэгдээсэ гэж би бодож байна. Би улс орныхаа аюулгүй байдлыг хангах ёстой үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн мөн. Би годом талбайд өмнө самуун гарч 7 сарын 1 шиг үйл явдал болоосоо гэж огт үсэхгүй байгаа. Би парламентын засаглалыг дэмждэг хүн. Би Монголын ардчлалыг парламентын засаглал аварна гэж боддог хүн. Гэхдээ бид нар парламентын засаглалаа боловсронгуй болох ёстой болсон байна. Үндсэн хуулиндаа бид нар өөрчлөлт хийх цаг болсон байна. Ард түмэн энийг бас дэмжиж байгаа. Бид 27 жил энэ үндсэн хуулиар амьдралаа. Энэ үндсэн хууль сайн зүйл их бий. Гэхдээ амьдрал өөрчлөхийг бас шаардж байгаа. Өөрчлөх зүйлүүд бас байна. Тэгээ энэ болгоныг бид нар сорго мэдэрч цаг алдалгүй энэ ажлуудыг хийх ёстой гэж бодож байгаа. Жижиг дунд үйлдвэрийн зээлтэй холбоотой асуудал байгаа. Бид та бүхэн надад сонирхож асуух байх. Би бас хариулъя гэж бодож байна. Жижиг дундын үйлдвэрээс зээл авсан хүмүүстэй хариуцлага тооцож байгаа. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг би ажлаас нь чөлөөлсөн. Цаашдаа бас чөлөөлөх ёстой хүмүүс байна. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа. Хүнийг бас хэлмэгдүүлж болохгүй. Хэрвээ хууль хяналтын байгууллага энэ хүн буруутай гэдгийг тогтоогдвол холбогдох албан тушаалтнуудтай би бас дахин хариуцлага тооцно гэж бодож байна.
Энэ намын даргын хувьд өөрийнхөө улсын их хурлын одоо жижиг дунд үйлдвэрээс зээл авсан хүмүүст хоёр шаардлага тавьсан. Нэгдүгээр та нар ард түмнээс уучлах уу гэж байгаа. Уучлалтгүй. Хоёрдугаар авсан мөнгөө эргүүлж яаралтай төл. Энэ мөнгөний төлөгдөө дуусч байгаа. Энэ мөнгийг зориултын дагуу ажил зарцуулнаа. Энэ зээлийг авч чадаагүй тэр жижиг дунд бизнес эрхлэгчид нь энэ мөнгийг буцааж олгоно. Монгол улсын засгийн газар энэ засгийн газрын харийн 22 санд шалгалт оруулсан байна. Үнэхээр угжилсан, үнэхээр бүгджирсэн, төгжирсэн, эдсэн уусан асуудлууд илэрч байгаа. Бид нар ихлээр сайн шалах ёстой. Хэн буруутайг тогтоох ёстой. Энэ сангуудыг нээлттэй болгоно. Үнэхээр ядарсан зүдэрсэн ажил хий, амьдрий, жижиг дунд үйлдвэрийг зохион байгуулж ажиллая гэсэн энэ бодолтой ард түмэнд энэ зээл мөнгөд олгох ёстой. Энийг шилэн нээлттэй ийм санг бий болгоно. Тийм ч учраас Монгол улсын засгийн газраас одоогоос 2 сарын өмнө одоо энэ шалгалтыг хийсэн гэдгийг бас та бүхэндээ бас би хэлхийг хүсэж байна. Би намын даргын хувьд энэ манан бүлгэлттэй цаашдаа хатуу тэмцэнэ. Өнөөдөр би улс төрчих сонирхол алга. Намцрах сонирхол надад алга. Энэ улсын намууд дотор эрэг бодолтой, зөв үзэлтэй, ард түмнээ гэсэн сэтгэлтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, шудраг амьдрах юмсан, шудраг нийгэм байгуулах юмсан, шудраг төв засагтай байх юмсан бодолтой олон мянган хүмүүс энэ улсын намуудад байгаа. Парламент болон парламентын гадна байгаа. Энэ улсын намуудыг би нэгдэж нийлээсэй гэж бодож байна энэ зүйлээр. Бүгдээр нэг дуу хоолойтой эх орноо гэсэн нэгэн тогондор энэ шудраг бос зүйлтэй бид тэмцэх цаг болсон. Алтан хуйг ерөнхий сайдын яриад байдаг шудраг босын хонгол гэдэг хүний юм байна. Би өөрийн биеэр энэ хонгол дотор явж гин бас. Энийг бас би өөрөө мэдэрч байна. Арьс махаараа. Тийм учраас энэ шудраг босын хонголоос хонглыг бид нар эвдэж хэмхчих цаг болсон байна гэдгийг одоо би энэ зориуд тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Ингээ удахгүй одоо 11 сарын 26-нд тусгай тогтнолын манай баяр болно. Энэ тусгай тогтнолын баяр бол манай Монголын ард түмний эрхчлөөнийхөө төлөө, шудраг ёсны төлөө эвлэлд нь нэгдсэн, бүгдээрээ гэр орондоо ярилцсан, нийгмээ эрүүжүүлэхэд бол би юу хийх ёстой вэ гэдгээ бодсон ийм сайхан одоо баярын өдөр болоосоо гэж би одоо чин сэтгэлээсээ хүсэж байна. Ард түмэн маань асар их бухимдалтай байгаа. Бодомж талбайд гарахч бэлэн байгаа. Би битгий тэгээсэй гэж бодож байна. Энэ парламент ёстой юм бол энэ одоо Монголын ард түмнээс сонгогдсон тэр мандатыг эзэмшиж байгаа их хурлын гишүүд энэ парламент дотор асуудлаа шийдэх ёстой. Энэ парламентынхаа спикерийг өөрчлөх ёстой энэ их хурлын гишүүд. Ингэж цаашаа ажил явнаа. Одоо Монгол улсын засгийн газрын ажлыг хийлэхгүй болж шүү дээ ерөөсөө. Бойкот хийлгээд. Би өнөөдөр ийм юм ярьж суух хүн биш. Би өнөөдөр аж ахуй хийж явах хэрэгтэй хүн. Гэтэл би өнөөдөр энэ чинь улс төр ярихаас өөр аргагүй байдал намайг оруулж байгаа. Олон зүйлүүд хийгдэж байгаа. Та бүхэн маань бүгдээрээ мэдж байгаа. Бүтэн 60 жил ярьсан бид нар нефтийн үйлдвэрээ эхлүүлээд үйл ажил нь сайхан явж байна. 23 он ихэд бид нар нефтийн үйлдвэртэй болно. Монгол төгрөгөөр бензин худалдаж авдаг болно. Энэ ажил эхлээд явж байгаа. Та бүхэн маань бүгдээрээ мэдж байна. 20 гаруй жил ярьсан цэвэрлэх байгууламж эхлээд явж байна. Хөрөнгө мөнгөний шийдлээ, ажил нь эхэлсэн, зураг төсөл нь хийгдсэн. Одоо хийх компани сонгогдож байна. Энэ ажил энэ хавраас эхлээд явна. Үнэр дарах ажил нь хийгдээд эхэлсэн явж байна. Сургууль цэцэрлэгээ бид нар барьж байгуулна. Энэ жилийн 9 сарын 1 гэхэд бид нар нөгөө 3 ээлжийн хүүхдүүдэд 2 ээлжтэй болгоно. 124 сургууль эхэллээ. 5 толгой улсын гацаанаас гарсан. Сүүлийн 10 жил гацсан ажилчтай юм чинь. Өнөөдөр улсын гацаанаас гараад ажил нь явагдаж байна. Авцамаа бид нар барьж байна. Энэ намартай гэхэд бид нар 21 аймгаа холбож энэ мянганы зам гэж эхэлсэн замын ажил дуусна. Ирэх жил бид нар Налаах Сүнжин болгийн чиглэлийн 20 км авцамыг ирэх намар ихэд ашиглалтанд оруулна. Дархны чиглэлийн авцам ирэх жил эхлэн 2 жилийн дотор бид нар дархныг 4 урсгалтай сайхан замтай холбох төсөл хөтөлбөрүүд хийгдээд хөрөнгө санхүүгийн асуудлууд шийдэгдээд ингээ явж байна. 1 жилийн дотор бас тодорхой ажлуудыг бид нар хийж эхлүүллээ. Хийгдэж чадаагүй хэрүүлийн алин болж байсан асуудлууд шийдэгдээд явж байгаа.
Энэ бол бас Монгол улсын засгийн газрын хийж бүтээж байгаа бас томоохон ажлуудаа гэдэг бас би та бүхэнд хэлхийг хүсэж байна. Ирэх жил ихэд бид нар 10 аймагт долооны цахилгаан станц барина. 2 аймагт усан цахилгаан 2 аймагт цахилгаан станц барина. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг ирэх жил бид нар эхлүүлнэ. Тэгээ ийм том ажлууд хийгдэж байгаа зэрэгцээ бид нар нэг зүйлийг орхитуулж болохгүй. Энэ бол энэ шодрогоос энэ сахилга хариуцлага дэг журмыг л бид нар тогтоох цаг болсон юм байна гэж бодож байна. Хамгийн гол юм бол шудраг болсон юм байна. Хамгийн чухал юм бол сахилга бат ажлын хариуцлага байна. Энэ хоёрыг өөдөн татаж чадвал улс орны маань өмнө тулгамдаад байгаа эдийн засгийн олон хүндрэлтэй асуудлууд, ард түмний бохиндод байгаа олон асуудлууд шийдэгдэж байна гэж би одоо бодож байна. Тэгээ та бүхэндээ баярлалаа. Та бүхэн маань дэмжээрэй. Би сэтгүүлч та бүхнээс үнэхээр хүсэж байна, бас гуйж байна. Одоо л та нарын маань дэмжлэг надад хэрэгтэй байна. Одоо шодрог насны төлөө сэтгүүлчд маань босцгоё. Наад гурц үзгээ барьцгаа. Оюун ухаанаа хөдөлгцгөөе цөмөр хамтдаа. Надад та бүхэндээ өгөх мөнгө алгаа өмнө хэлэхэд. Энэ бүхнийг та бүхэн маань бүгдээрээ мэдэрч байгаа байх гэж бодож байна. Ингээд одоо та бүхэндээ их баярлалаа. Амжилт хүсье. Мэр гомбын энх бол гэдэг хүнийг огцруулснаар, улсын хурлын даргаас огцруулснаар шудраг устгахгүй. Энэ хүн бүрэн ихтэй улсын хурлын гишүүн хэвээр өгөх. Энэ хүнийг даасан бизнесийн бүлэглэл бас хэвээр л өгөх. Улсын их хурлын дарга гэдэг бол том эрх мэдэлтэй хүн. Том эрх мэдэлтэй хүн. Адгийн надлан чуулганаар ямар асуудал оруулахгүйгээ хүртэл мэддэг. Их хурлын гишүүдийг үг хэлүүлэхгүйгээс бараг мэддэг хүн. Энэ хүн бол удирдагч хүн. Энэ бол өндөр албан тушаал. Албан тушаалын цаана эрх мэдэл байдаг. Би энх болд гэдэг хүнийг огцруулахын зэрэгцээ энэ хүнийг энэ эрх мэдлээс нь чөлөөлөх гээд байна. Энэ хүний эрх мэдлийг авч яаж эрүүл сарвал хүнийг их хурлын даргаар тавьж яаж энэ парламент эрүүл болноо. Ингэж зөв ажилланаа энэ парламент. Энийг ч одоо улсын их хурлын гишүүд өөрсдөө бидэрч ойлгож байгаа. Тийм ч учраас би улсын их хурлын нэр бүхий одоо гишүүд бойкот хийгээд их хурлд орохгүй гэсэн асуудлыг гаргаж тавьсан гэж бодож байгаа. Би өөрөө их хурлын гишүүн биш. Гэхдээ их хурлын дарга ямар үүрэгтэй, ямар их эрх мэдэлтэй байдсан бэ гэдгийг энэ их хурл гэдэг хүн сүүлийн жилүүдэд харууллаа шүү дээ. Бүх ажлууд гацдаг. Хугуул хяналтынхан шударгаар ажиллаж чадахгүй болсон ба шүү дээ. Хугуул хяналтынхан. Энэ бол энэ их хурл гэдэг спикертэй шууд холбоотой гэж би үзэж байгаа. Тийм учраас энэ хүнийг өтөр түргэн өөрчлөх ёстой. Ингэж ажил явагдана. Бүтэн сайны орой 17 цагийн үед над руу хэсэг хүмүүс уцтсан юм аа. Тантай уулзалт хиймээр байна. Бид ер нь гудамж талууд гарахад бэлэн боллоо. Ард түмэн энийг шаардж байна. Та бидэнтэй ирж уулзаач гэж. Тэгээ би намын байран дээр очисон. Тэнцээ 400 гаруй 500-аад хүн зөвлөсөн байсан. Дотор нь зэргийн нөхдүүд байсан. Миний таньдаг хүмүүс байна лээ. Цагдаа зэргийнхнээс хүмүүс харагдан лээ. Тэр хүмүүс өөрсдийнхөө үзэл санааг илэрхийлсэн. Бид ийм шодрог ус нийгэмд амьдрмааргүй байна. Бид гудамж талууд гарна одоо тэмцэнэ гэж. Бид эдгээртэй тайван ярилцсан. Та бүхэн маань ингэж болохгүй. Хүлээцтэй хандаа. Ярих ёстой газар гэж бас байна. Би ярих ёстой газар нь энэ асуудлыг уламжилж ярья. Та бүхэн маань годом талаа битгий гараарай. Өмнө самун хийж огт болохгүй. Энэ Монголын ард түмэнд сургамжтай нэг зүйл бий. Тэр бол 7 сарын 1-ний та бүхэн бүгдээрээ санаж мэдж байгаа. Тийм учраас тайван амгалан баймаар байна. Эргэж холбогдож уулзъя. Та бүхэн маань одоо сэтгэл амар байгаач ээ. Би тэр спикер гэдэг хүнийг огцруулахын төлөө явнаа. Тэр хүнтэй дахин уулзнаа. Хэлнэ. Өөрийнхөө их хурл намын бүлэгтээ ажилланаа гэдгээ хэлсэн. Тэгээд тэр хүмүүс бол одоо тайвшраад гарсаа. Тэрнээс биш цэргийн ихнийг зохион байгуулад товсгол тэмцэл хийх гэж байгаа зүйл байхгүй. Улсын их хурлын дэд дарга энэ хамгаалал гэж хүн маш хариуцлагагүй мэрж илээ, тийм ээ? Шоугүй ирээд явсан, танк авчирж байгаа гинлээ гэж. Би ард түмнийхээ өмнөөс буу зэвсэг барьж босдог тийм хүн биш ээ.
Энэ Монголын ард түмэн амгалан тайван байх ёстой. Ард түмэн тайван замаар хувьсгалаа хийж болно. Тайван замаар. Хэл яриагаараа хэлэлцэж ярилцаж болно. Энэ албан тушаал сонирхоод улаараад байгаа хүмүүс ажил төрлөө өөрсдөө ухамсараар өгөх хэрэгтэй. Энэ ард түмний тайван байлгыг үл тэр ажил дээрээ суучаад ажиллаа өгч чадахгүй байгаа нөхөр та их хурлын дарга, тэр хотын дарга ажиллаа зүгээр өгчөө. Тэгвэл ард түмэн амгалан байна. Амгалан байна. Энэ парламентыг гайгүй хүн би удирдаасаа гэж бодож байна. Хариуцлагатай, шудраг, зарчимтай, зангарахтай хүн удирдаасаа гэж бодож байгаа. Тэгвэл энэ парламент өнгөтэй өөдтэй болно. Ард түмнийхээ итгэл найдрыг эргээд энэ парламент олох тийм боломж цаг хугацаа бас байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. 950 сая төгрөгийн асуудлыг би огт мэдэхгүй. Хүмүүс тэгж яриад байгаа. Хөрөлсгөө чамайг дэмжсэн хүмүүс чи 950 сая төгрөг өгсөн юм уу гэж. Тийм зүйл огт байхгүй. Энэ мөнгө төгрөг тараасан асуудал холбогдсон сайдын ажлаас нь огцруулсан. Одоо хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Тэр одоо ямар зорилгоор авсан мөнгө төгрөг авсан хүмүүсийг их хурлын гишүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа. Тэр авсан зээл авсан компаниудыг шалгаж байгаа. Удахгүй тэгээд хэн буруутай вэ гэдгийг тогтоогдно гэж бодож байна. Би одоо өөрөө шүүгч, хуульч, прокурор биш болохоор энэ хэргийн үйл явцын талаар үннийг хэлэхэд мэдээлэл надад алга. Ярихч боломж надад байхгүй шүү дээ. Та огцорсон гэсэн тэнцлээ өгчлөө. 27 хүнийг бол намаас хөө гэсэн зүйл байхгүй. Ер нь бол намаас хөө энэ болж өгөхгүй байгаа нөхдүүдтэй хариуцлага тооц гэсэн ийм шаардлагыг манай намын олон түмнүүд тавьж байгаа. Зарим хүмүүстэй намын хариуцлага тооцноо. Та бүхэн маань удахгүй харах байхаа гэж бодож байна. Намын физиктэй хариуцлага тооцоо. Цацаг дотроо байгаа цэрэн баг цод батар нараа дэдийн үстэй асуудал явуулаа гэсэн. Та яа энэ асуудал дээр яг тодорхой шийдвэр гаргахгүй байгаад байгаа юм бэ? Хөрсөг энэ кодын хоёр хүний ингээд том дайнаас болоод амраад байх үсэд Намын баг хурлаа удахгүй, манай намын баг хурал удахгүй хуралдана. Намын баг хурлаар энэ асуудлууд яригдана. Хинтээ хариуцлага тооцгоё гэдэг асуудал яригдана. Нөхөр Содбаатар хууль хяналтын байгууллагад шалгагдж байгаа. Буруутай өгүүлэлтэн тогтоовол би энэ хүнийг ажлаас салах шиг амархан юм надад байхгүй. Би өөрт нь бас хэлсэн байгаа. Чи хэрвээ чиний авсан зээл буруутай болвол чи ажлаа өгөөрэй гэсэн өөрөө өгөө гэж хэлсэн. Ийм байдалтай байгаа. Та огцорсон гэж ийм хатгаас даашаа. Би дөрөв хэлсэн тийм ээ. Намайг одоо цэргийн учраас ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг гэж боддог юм шүү. Би ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг вэ? Би парламентын засаглалыг дэмждэг. Зүгээр та бүхэндээ сонирхол ширвэл би миний дотоод ертөнцийн шүү дээ. Би хоёр тагмыг дэмждэг. Дээд доод тагмидаа байгаасай л гэж. Тэрнээс биш одоо Монголын ард түмэн засаглалынхаа хэлбэрийг солиосоо гэдгийг би эсрэг байдیں۔ Энэ засаглал бол манай ард түмний ардчлал, эрх чөлөө, аюулгүй байдлын баталгаа болсон засаглал бол парламентын засаглалаа. Тэр тусмаа манай шиг жижиг гүрэнд бол энэ парламент засаглал хамгийн тохиромжтой засаглалаа гэж би одоо үздэг юм аа. За баярлалаа. За амжилт хүсье.